За Баян-Онгор аймагт Ардчилсан намаас нэр дэвшсэн Батулга, Гамбат нар ял байгуулсан гэсэн энэ мэдээлэл нэгтгэгдсэн байна. За Булган аймагт Монгол Ардын намаас нэр дэвшигч Отгонбаяр ял байгуулсан гэсэн ийм мэдээтэй байна. За Говь Алтай аймагт бас Монгол Ардын намаас нэр дэвшигч Дашторж ялсан байна. За Дорнод аймагт Монгол Ардын намаас нэр дэвшигч Номтой Баяр, за мөн бие даан нэр дэвшигч Болор Чулуунаар ял байгуулжээ гэсэн ийм мэдээ байна. За Дорногов аймагт Монгол Ардын намаас нэр дэвшигч Ж Батцуур ял байгуулсан гэсэн ийм мэдээ байна. За Дундгов аймагт Ардчилсан намаас нэр дэвшигч Наранхуу ял байгуулсан байна гэсэн энэ мэдээлэл манай нам дээр нэгтгэгдсэн. За Дахнууд аймагт Монгол Ардын намаас нэр дэвшигч Хаян Хэрва, за мөн бие даан нэр дэвшигч Ганбаатар нар ял байгуулжээ гэсэн энэ мэдээлэл манай нам дээр нэгтгэгдсэн. За Өвөрхангай аймагт Монгол Ардын намаас нэр дэвшигч Төмөрхүү Чин Зориг нар яллаа гэсэн энэ мэдээлэл бас манай дээр нэгтгэгдсэн. За Хинтээ аймагт Ардчилсан намаас нэр дэвшигч Гарамгаабатар, за Монгол Ардын намаас нэр дэвшигч Батэрдэн нар ял байгуулсан байна гэсэн энэ мэдээлэл байна. За Хөвсгөл аймагт Монгол Ардын намаас нэр дэвшигч Инх Амгалан, мөн бие даан нэр дэвшигч Даваас Уран нар одоо энэ Хөвсгөлийн хоёр судалд сонгогдсон байна гэсэн энэ мэдээлэл ирсэн. За Завхан аймагт Ардчилсан намаас нэр дэвшигч Санж Метов, Монгол Ардын намаас нэр дэвшигч Оюун Хорл нар ялсан байна гэсэн энэ мэдээлэл байна. За Өмнө Говь аймагт Ардчилсан намаас нэр дэвшигч Батэрдэн ялсан гэсэн энэ мэдээлэл байна. За Орхон аймагт Монгол Ардын намаас нэр дэвшигч Сод Үлэг, за мөн Монгол Ардын хувьсгалт нам, Монгол Үндэсний Ардчилсан намын шудраг ёс эвслээс нэр дэвшигч Цог нар ялсан гэсэн энэ мэдээлэл байна. За дараагийн тойрог болох Сэлэнг аймагт Ардчилсан намаас нэр дэвшигч Баяр Цогт, за Монгол Ардын намаас нэр дэвшигч Эрдэнэбат нар ял байгуулсан гэсэн энэ мэдээ нэгтгэгдлээ. За Сүхбаатар аймагт Ардчилсан намаас нэр дэвшигч Зоригт ял байгуулсан гэсэн энэ мэдээлэл нэгтгэгдлээ. За Төв аймагт Монгол Ардын намаас нэр дэвшигч Инх Болд, Батуулт нар ялсан гэсэн энэ мэдээлэл нэгтгэгдсэн. За Уус аймагт Монгол Ардын намаас нэр дэвшигч Хүрлбаатар Чожсүр нар, за Ховд аймагт Монгол Ардын намаас нэр дэвшигч Бямцогт, мөн шудраг ёс эвслийн нэр дэвшигч Батцогт нар ялсан гэсэн энэ мэдээлэл нэгтгэгдлээ. За Улаанбаатар хотын Хан уул Баганга дүүрэгт Ардчилсан намаас нэр дэвшигч Болд Оюун Гэрэл нар, за Баянгол дүүрэгт мөн Ардчилсан намаас нэр дэвшигч Эрдэнэ Одон Туяа нар, за Сүхбаатар дүүрэгт Ардчилсан намаас нэр дэвшигч Ган Төмөр Амар Жаргал нар, за Чингэлтэй дүүрэгт Ардчилсан намаас нэр дэвшигч Баяр Сайхан, за Монгол Ардын намаас нэр дэвшигч Зоригт нар ял байгуулсан гэсэн мэдээ нэгтгэгдлээ. За Баянзүрх Надаах дүүрэгт Ардчилсан намаас нэр дэвшигч Ган Хуйг, Батцандан, Наран Туяа нар бас багаараа ялсан гэдэг энэ мэдээ манай нам дээр хамгийн сүүлд нэгтгэгдлээ. За Сонгон хайрхан дүүрэгт Ардчилсан намаас нэр дэвшигч Эрхэн Баяр, Эрдэнэ Чимэг нар, шудрагаас эвслээс нэр дэвшигч Тэр Үш Тавг нар ял байгуулсан гэсэн энэ мэдээ нэгтгэгдсэн. За ингээд саяны бүх нэр дэвшиж ял байгуулсан хүмүүсийг нэгтгэхэд бие даагч 3 нэр дэвшигч ял байгуулсан байна. За мөн шудрагслээс бас 3 нэр дэвшигч ял байгуулсан байна. За Монгол Ардын намаас 19 нэр дэвшигч ял байгуулсан байна. За Ардчилсан намаас 23 нэр дэвшигч ял байгуулсан байна. Ингээд Улаанбаатар хотын 14 мандатын 12-ыг нь бол бас Ардчилсан намынхан ялсан байна гэдгийг бас та бүхэнд хэлхийг хүсэж байна. Ингээд тойрог бол 48 суудалтай. Энэ 48 суудлын 50% буюу тал нь бол 24 суудал байдаг. Энэ тал суудалтай бараг адилхан буюу 23 суудлыг Ардчилсан намын нэр дэвшигчид ялж 23 суудлыг бол эзэлсэн байна. Ингээд одоо энэ тойргийн дүнгууд дээр тойрох нэр дэвшигчдийн энэ дүн дээр намуудын авсан саналын хувь бол нэмэгдэнэ. За бид бүхэнд авсан одоо нэгтгэгдэж байгаа мэдээлэлээр манай нам хамгийн багаар ботход түрүүний 23 суудал дээр нэмэгдээд хамгийн багаар ботход 36 суудалтай болох нь. За тэгээд дээшгээ 39 хүртэл болох болцоог бол бид бүхэн энэ тойргийн одоо намуудын рейтингийн энэ судалгаагаар энэ санал хураалтаар бид бүхэн бол эзэлнэ гэсэн ийм хүлээлттэй байгаа. Тийм учраас 2012 оны энэ улсын их хурлын сонгуулиар Ардчилсан нам хуучин их хурлд байсан цөөнхийн бүлгийн статусаа дээшлүүлж, за Монгол улсын их хурлд хамгийн олон суудалтай
нам болох энэ бас болцлоо биелүүлж байгаа гэдгийг би бас та бүхэнд хэлэхэд таатай байна. За Улаанбаатар хотын сонгуул та бүхэн мэдж байгаа. Нийтдээ 45 суудлаас 30 тойргоор явагддаг. Энэ одоо ирсэн манай нам дээр нэгдсэн мэдээлэлээр энэ 30 суудлын 20 суудлыг ардсан намаас нэр дэвшигчид, тойрогт нэр дэвшигчид ялалт байгуулсан байна. Тэгээд намаас авсан ирээдүйнтэйгээ нийлээд ардсан нам Улаанбаатар хотын нийтийн иргэдийн хуралд бас олонхийг бол бүрдүүлэх энэ болцоотой болж байгаа гэдгийг бол хэлхийг хүсэж байна. Ингээд эцэст нь хэлэхэд өнөөдөр өнгөрсөн өдөр 6 сарын 28-ны өдөр Монголын ард түмэн сонгуульд идэвхтэй оролцож ардсан намд итгэлээ хүлээлгэсэн бүх нийт сонгогчдод биднийг улсын их хурлд хамгийн олон суудалтай нам болоход та бүхний дэмжлэг хамгийн их одоо бид бүхний урмыг сэргээж бид бүхний энэ амжилт гаргахад нөлөөсөн гэдгийг та бүхэнд хэлхийг хүсэж байна. Бид бүхэн ирж байгаа энэ жилүүдэд Монгол улсын үндсэн хууль, бусад хууль тогтоомжийн хүрээнд үндсэн хуулиар олгогдсон, бусад хуулиар олсон тэр их мэдлийнхээ хүрээнд олуулаа та бүхэнтэй хөгжлийнхаа төлөө ардсан нам хамтарч ажиллах болно гэдгээ илэрхийлэхийг хүсэж байна. Ардсан намын сонгуулийн төв штабаас их мэдээлэл өгөр өндөрлж байна. Анхаарал тавьсанд баярлалаа.